цоочдын төлөө залбирая. Тэгээ эзэн түүгээр дамжуулаад өөрийнхөө үгийг үнэхээр бидний зүрх сэтгэлд өгөөрэй гэж зөвмөр хамтдаа. Өөртөө зүрх сэтгэл гэсэн бас бэлтгэцгээе. Хамт хийсэн юм залбирцгаая. Бурхан аав минь та үеэс үед Тимот мэт залуучуудыг өөрийнхөө үгийн үйлчлэлд бэлтгэж олон гэрчнэрийн өмнө миний үгийг санаа зовхгүйгээр тунхаглаарай гэж та өөрөө хэлсэн. Их эзэн минь өнөөдөр манай чуулган бас олон залуучууд маань эзний өмнө таны үг ба сүнс дотор өсөж, боожж, заримдаа унаж, заримдаа босож таны өмнө их эзэн минь таны дагахаар зорж явж байгаа олон хүмүүсийг та бас босож ирж байгаад баярлалаа. Өнөөдөр их эзэн минь чуулганы маань бас нэг үйлчлэгч маань, ахлагч маань бас танаар өрөөгдөж, танаар өдөөгдөж өнөөдөр таны үгийг дамжуулахаар бэлэн болсон байна. Та бид нартай хамт байж өгөөч. Үнэхээр та түүнээс амнаас гарах үг бүрээр их эзэн та бидэнд хандаж үгээ хэлж танаас гойж байна. Бид таны үгийг даруй зүрх сэтгэлээр таны зарцаас сонсоход та туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. За төвшөө пастартаа баярлалаа. За тэгээ та бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол дижитал дээр чуулгандаа үйлчилж байгаа юм залуу байна. Тэгээд пастор намайг энэ өдөр номлооч гэж тэгээд залбирч хагаад өнөөдөр Йошуа номноос бас та бүхэндээ эзний үгийг дамжуулах усандаа баяртай байна. Тэгээд би дамжуулж байгаа хүн эзэн та бүхэнтэй өөрөө ярина хэмээн итгэж байна. Тэгээд энэ өдрөнд би яг одоо сургаалаа бэлдээ байж байхдаа нэг зүйлийг бодсон. Сүүлийн үедэд бол нэг манифест гэдэг одоо зүйл бол нэлээд тренд болж байгаа тийм. Та бүхэн бас одоо олонхон сонссон байхаа. Одоо монголоор орчуулбал тунхаглал гэж бид нар бас ойлгож байна. Тэгээд гол санаа нь юу гэдэг вэ гэхээр хүн ерөн айгүй юм эрэг бодолтой байгаад өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа зүйлийн талаар эрэг юм бодолтой байгаад эрэг сэтгэл хөдлөлтөй байгаад за тэгээд өөрийнхөө үйлдэлээ сэтгэл зүгээ бодолснаагаа нэг зүйл рүүгээ төвлөрүүлвэл тэр нь биелнэ гэдэг ийм одоо сургаал гэх юм уу ийм нэг онол явж байгаа. За энэ бол ерөөсөө одоо юу гэдэг чинь би бол энэний эсрэг гэх юм одоо та тэгж болохгүй гэж ерөөсөө ярих гаагүй. Ерөнхийдөө нэг ийм онол бол явж байгаа. Тэгэхээр би юу хүсэж чинь миний хүсэл юу вэ гэд одоо ийм мөрөөдлийн жагсаал гаргадаг тий. Одоо ийм самбар хийдэг. За өмнө нь бас 10 гаруй жилийн нууц гэд бас нэлээд олон хүмүүс бас мөрөөдлийн самбар хийжсэнийг та бүхэн бас мэдэх бах. Тэгэхээр энд бол энэ хоёрын одоо төстэй зүйл нь юу вэ гэхээр би ер нь юу хүсэж байна вэ гэдэг дээр маш их төвлөрж байгаа. Миний хүсэл юу вэ? Би ийм хаустай болохыг хүсэж байна. Би ийм машинтай болохыг хүсэж байна. Гэт тэгээд тэрнийхээ зургийг нь тавиад тэгээд энийг өөрийнхөө амьдрал биелүүлэхийг ингэж хүсэж байгаа. Ийм зүйл ба. Харин христгэгч хүмүүс бидний хандлага ямар авах ёстой вэ гэхээр эзэн миний амьдралд юу хүсэж байна вэ? Эзэн надаар дамжуулан юу хийхийг хүсэж байна вэ гэдэг тийм хандлагатай бид нар байх хэрэгтэй. Тэгээ Йошуа ном дээр бол яг энэ талаар бол тодорхой гарнаа. Тэгээд дуул ном дээр эзэн хэлсэн байдаг. Эзэнд баярлагцун тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Өөрийн замыг эзэн татах. Мөн түүнд итгэж найд. Тэгвэл тэр биелүүлж өгнө гэж дуул номдэр гардаг. Христгэгч хүмүүс эзэн бидэнд зүрхний тэр хүслийг өгдөг. Та нарын хүн болгонд бидний хүн нэг болгонд надад танд эзэн тэр зүрхний хүслийг тэр хараа дуудлагыг тэр хараа зорилгыг өгдөг. Бид нар тэр хараа зорилгыг таньж мэдж түүний дагуу амьдрнаа гэдэг маань бидний хувьд гайхамшигтай тэр амьдрал байдаг. Христгэгч бид нар энэ амьдрал дээр би юу хүсэж чинь бурхан минь та миний хүссэн болгоныг биелүүлж өгөөч гэж бид нар залбирдаг. Бурхан минь би энэ хаусыг аммаар байна. Бурхан минь би энэ машиныг аммаар байна. Та биелүүлж өгөөч гэж бид нар залбирдаг. Харин бурхан минь таны миний амьдрал бэлдсэн тэр хүсэл төлөвлөгөө юу вэ? Тэр миний амьдрал биелэхэд та туслаач. Надад хүч чадлыг өгөөч гэж бид нар залбирдаг. Йошуа номын 1-р бүлгээс өнөөдөр би та бүхэндээ хуваалцсан. Юуны дөрөнд яг ишлэл рүүгээ орохын өмнө яг тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан юм бэ гэдэг талаар та бүхэнд товчхон дурдж өгье. За, Йошуа бол Мосегийн дараа Израилийн одоо удирдагч болж байгаа энэ хүн байгаа. Мосе бол израильчуудыг Египтээс гаргаад 40 жилийн турш цөлд тэднийг удирдах, манлайлж авч явсан агуу удирдагч. Мосегоор дамжуулан эзэн Египтэд ямар гайхамшигтай зүйлсийг хэлээ те. Тэр 10 гамшигыг одоо үйлдсэн. Тэр нийл бүрнийг цус болгож за тэр тайгаа хаягахад могоо болж те олон гамшигуд Египтээр бий болсон. Энэ гамшигуудыг хараад фараон Египтийн газар нутгаас израильчуудыг явахыг зөвшөөрдөг. Тэгээ израильчууд Мосег дагаад Улаан тэнгис дээр ирэх үед Мосе залбираад Улаан тэнгисийг хоёр хуваадаг. Энэ бүхнийг арт түмэн харсан.
Мосе бол Израилийн ард түмний хувьд гайхамшигтай тэр удирдагч байсан. Энэ гайхамшигтай удирдагч амлсан нутаг руу одоо израилчуудыг дагуулж орохгүйгээр өөд болоод Мосегийн дараагийн удирдагч Йошуа гарч ирж байгаа. Төгөлдөр пастор манай чуулганы пастор байж байгаа ингээд солигдох үед удирдлага ингээд солигдож байгаа тийм. За одоо өөр бас байгууллага дээр ч гэсэн заримдаа удирдлага солигддог. Бидний итгэж найдаад ямар мундаг удирдагч вэ гэж хараа явжсэн захирал маань солигдох тохиолдол байна. Бидний итгэж найдаад явж исэн одоо ерөнхийлөгч маань солигдох уу юу вэ? Гэх мэтлэнгээр удирдагчид ч юм уу үе ингэж солигддог. Яг л ийм шилжилтэн донд израилчууд орж байгаа. 40 жилийн туршид Мосе тэдэнтэй хамт байж олон гайхамшгуудыг үйлдсэн. Мосе ард түмэн Мосе дээр ирээд ус өгөөч гэхэд Мосе эзэн рүү хандан залбираад хаднаас ус гаргаж ирсэн. Ард түмэн үүсэх үед Мосе залбираад тэнгэрээс мана буулгаад ард түмэн хооллоод цадж ирсэн. Энэ бүх гайхамшгуудыг израилчууд Мосегоор дамжуулан үлдэгдэж байгааг харсан юм аа. Одоо тэгээд тэр удирдагч нь байхгүй болоод тэдний сэтгэл санааны хувьд маш хүнд хэцүү болж байгаа. 40 жилийн туршид найдаж харж энэ үнэхээр бурхны хүн шүү, гайхамшигтай удирдагч шүү гэж харж исэн хүн байхгүй болоод оронд нь шин удирдагч гарч ирж байгаа. Тэгэхээр та бүхэн бодох юм бол ард түмний хувьд сэтгэл зүйн хувьд те яана одоо бид нар үнэхээр бурхны амласан энэ нутгийг эзэлж авч чадах юм болов гэдэг асуулт тэдний хувьд байсан баг. Тийм айдас байсан баг. Үнэхээр Йошуа биднийг Мосе шиг удирдах чадах болов гэдэг асуулт тэдэнд бас байсан баг. Йошуа гэдэг нэр нь ямар утгатай нэр вэ гэхээр эзэн авардаг гэсэн ийм утгатай нэр байгаа. Хошая гэдэг нэртэй байхад нь эзэн бишээ Мосе Хошая гэдэг нэрийг нь Йошуа гэдэг нэрээр сольсон. Хошая гэдэг нэр нь бол аврагч гэсэн утгатай байсан бол Жошуа буюу Йошуа гэдэг нэр нь эзэн авардаг гэсэн ийм утгатай нэр. Йошуа болон Есүс хоёрын нэр нь еврей хэл дээр бол яг адилхан бичигддэг. Йохошуа гэж адилхан бичигддэг. Яагаад одоо бид нар Йошуа, Есүс гэдээ өөрөөр ингээд нэрлээд ийн гэхээр одоогийн бидний хэрэгжилж байгаа Есүс гэдэг нэр бол илүү грек хэлнээс нь гаралтай учраас Есүс, Jesus гэдэг те англи дээр ингэж явсараад бид нар бол Есүс гэж хэрэгжилж байгаа. Йошуа гэдэг нэр нь яг еврейгээсээ одоо ингээд хувираа явж байгаа гэсэн. Яг еврей хэл дээр нь Есүс болон Йошуа гэдэг хоёр нэрийг харуул аврагч, эзэн авардаг гэсэн ийм утгатай адилхан нэр байгаамаа. Йошуа Израилийн ард түмнийг тэр амлсан газар нутг руу дагуулж орсон бол бидний эзэн Есүс Христ биднийг тэр мөнхийн ус руу дагуулж мөнхийн ус руу оруулах юм аа. Үүгээрээ энэ хоёр бас адилхан юм аа. За тэгээд та бүхэн бас тухайн үеийн нөхцөл байдлын талаар одоо бас тодорхой хэмжээний төсөөлтөй болсон баг. 40 жилийн турш удирдсан удирдагч нь байхгүй. Агуу бурхны хүн гэжсэн тэр хүн нас орсон. Шинэ удирдагчтай болсон. Йордан голыг гаталж тэр цаана харагдаж байгаа авраг үндэснүүдийг эзлэх ёстой. Яахаа мэдэхгүй байгаа яандаа гэсэн айцтай 2,500,000 ард түмэн Йордан голын зүүн талд байгаа ийм нөхцөл байдалтай байгаамаа. За тэгээ бүгдээрээ Йошуа номын 1-9 дугаар ишлэгийг хамтдаа харцгаая. За та бүхэн 240 дугаар хуудас гаргаарай Библийн. Йошуа номын 1-9. За би эндээс та бүхэн уншиж өгье. Эзний зарц Мосег өөд болсны дараа эзэн Мосегийн туслах нууны хүү Йошуад миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож энэ бүх ард түмний хамт энэхүү Йордны гатлан израилчуудад миний өгөх тэр нутаг руу яв. Хөлий чинь уул гიშгэх газар бүрийг би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэн төгсөн билээ. Та нарын нутаг энэ цөл ба энэ Ливанаас их мөрөн болох Ефрат мөрөн хүртэл Хиттчүүдийн бүх нутгаар дайрсан наран жаргах зүгийн их тэнгис хүртэлх газар байх болно. Амьдралын чинь бүх өдрүүдэд хинч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй, мөн чамайг түлхэж хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой байх тун. Өвгд эцэст нь өгөхөөр миний ангаалсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцгүй тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийшч, зүүн тийшч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно.
Хуулийн номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өдөлж чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан босуу. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү цочорт, бүү шантар. Хаа явсан газар чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэж айлдав. Амен. Эзэн Израильчуудад амласан тэр газар нутаг бол Канаан нутаг байсан. Бурхан Авраамд хараагаа өргөн энэ газар нутгийг харах тун би чиний үр удамд энэ газар нутгийг өгнө гэж амласан. Үүний дараа Исаак, Яаковт Израильчуудад Бурхан амласан. Сүү балаар бэлгсэн энэ газар нутгийг би та нарт өгөх болно гэж Бурхан амласан. Яг үүнтэй адилаар Бурхан бидний амьдралд амласан амлалт гэж байгаа. Бурхан таны амьдралд бэлдсэн тэр төлөвлөгөө зорилго гэж байгаа. Бурхан танаар дамжуулан хийхийг хүсэж байгаа тэр ажлууд гэж байгаа. Магадгүй энэ нь хэн нэгний хувьд бизнес хийдэг нэг хүний хувьд бизнесээ өргөжүүлэх байж болно. Магадгүй дэлгүүртэй байсан бол дэлгүүрээ сүлжээ дэлгүүр болгох байж болно. Магадгүй ажил хийдэг хэн нэгний хүний хувьд энгийн ажил хийдэг байсан бол менежерийн түвшний ажил хийдэг болж өөрчлөгдөхийг Бурхан танаас хүсэж магадгүй. Магадгүй Бурхан таны гэр бүлийн харилцаанд эхнэр нөхөр хоорондоо маргадаг байсан бол мархаа болоод эзнийг хүндэлсэн бурханлаг гэр бүл болохыг хүсэж магадгүй. Бидний хүн нэг болгонд зориулсан Бурханы тэр нэг төлөвлөгөө гэж байгаа. Бидний очих ёстой тэр Канаан нутаг гэж байгаа. Бидний эзэлж авах ёстой тэр талбар гэж байгаа. Бидний өсөх ёстой тэр орон зай гэж байгаа. Заримдаа бид нар яадаг вэ гэхээр Бурхан чойчтой чи дараагийн түвшинд гараач гэхэд Бурхан минь би одоо айгүй тав дахтай байна. Би энэ бүсээс гарахыг хүсэхгүй байна. Энийг бид нар тав тухын бүс гэж нэрлэдэг тийм. Би эндээ л байж ямаар. Би ерөөсөө өсч хүчгийг хүсэхгүй байна. Заримдаа Бурхан миний зан чанаруудыг тийм чи энэ уураа захирах ёстой шүү дээ. Чи энэ дээр өсч хөгжөө гэхүйд үгүй би юм байж ямаар. Заримдаа Бурхан чи хил хязгаараа өшөө илүү сунгаад өөр зүйлсүүдийг амьдралтаа хийгээч гэхүйд Бурхан минь би айж байна. Би чадахгүй гэх байдлаар ханддаг. Бидний олонх нь яг ийм айдсаар ч юм уу өөрийнхөө одоо бүрэн дүүрэн тэр Бурханаас өгөгдсөн хараа зориг дуудлагадаа хүрч чадахгүй гэд байдаг. Заримдаа Бурхан бидэрт энэ үйлчлэлийг эхлээч гэж эзэн бидэрт хэлдэг. Тэр үед нь эзэн би айж байна. Би чадахгүй та оронд нь өөр хүнийг ашиглаа. Надаас илүү сүнслэг, надаас илүү бурханлаг энэ манай найзыг минь ашиглаач. Би бэлэн биш ээ. Би чадахгүй гэх байдлаар ханддаг. Бурхан танаар дамжуулан хийхийг хүсэж байгаа олон ажлууд таны амьдралд байгаа. Бурхан танаар дамжуулан эзлэн авахыг хүсэж байгаа тэр талбарууд гэж байгаа. Энэ үед нь бид нар чадахгүй гэж хойшоо суугаад иж болохгүй. Зарим үедүүд бид нар яадаг вэ гэхээр Бурхан байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай бай гэх үед гомдлоо л тий. Бурхан минь ээ би дараагийн өшөө гой машиныг аммаар байна. Өшөө гой байранд ормоор байна гэдэг ч юм уу. Гэтэл зарим үеүүдэд Бурхан одоо байгаа чинь хангалттай гэхгүй юу? Зарим үеүүдэд Бурхан одоо байгаа энэ бүсээсээ гараад эзэлж аваа гэх үед байна. Энийг нь бид нар таньж мэдэж энэ Бурханы хүсэл төлөвлөгөөг таньж мэдэж амьдралдаа хэрэгжүүлэх нь бидний хувьд маш чухал юм аа. Бурхан таны амьдралд таныг дараагийн ямар шатнд гараасаа гэж хүсэж байгаа бол таны амьдралд бэлдсэн Бурханы бэлдсэн тэр гайхамшигтай төлөвлөгөө тэр Канаан нутаг хаана бол Бурхан таныг 5 жилийн дараа магадгүй 10 жилийн дараа хаана байгаасаа гэж хүсэж байгаа бол энийг та бүхэн бодож үзээсэй мессеж. Эзэн рүү хандан залбирах үед энэ бүхнийг эзэн биднэрт өөрөө илчилж өгдөг. 2-3 дугаар ишлэгийг харах юм бол миний зарц Мосе өвд болов. Одоо чи босож энэ бүх ард түмний хамт энэхүү Йордны гатлан Израильчуудад миний өгөх тэр нутаг руу яв. Хүлий чинь уул гიშгэх газар бүрийг би Мосе дамсныхаа дагуу та нарт нэгэнд өгсөн билээ гэж байгаа. Маш олон үйл өгöd гарч байгаа. Одоо чи босож сууж байгаа бол босож Йордны гатлан тэнцээ Йордан гол үерэлцэн маш их үертэй гаталж давж чадшгүй мэт харагдаж байгаа. Тэрийг гатлан тэгээд тэр нутаг руу яв. Би та нарт аль хэдийнэ өгсөн гэж зайлтж байгаа. Тухайн нөхцөл байдалд бол Израильчууд аль хэдийнэ тэр Йордны зүүн талдаа олон жил байцсан, нутгалцсан. Хөдөлгөөнд ороогүй, маш удаан байцсан байсан. Мосе нас барснаас хойш ямар ч хөдөлгөөн хийгдээгүй. Ард түмэн нэг юм зогсолтонд орцсон. Ийм нөхцөл байдалд унтсан. Бос яв гэдэг нь энэ олон жилийн зогсолтыг эвдэх тушаал байсан. Зогсоод суугаад тэндээ дасцсан байхад те одоо бос, одоо яв. Одоо энэ үерэлцэн байгаа Йордан гол руу ор гэж эзэн хэлж байгаа. Зүгээр сууж байгаагаас
ингээ босох тухай хэлээгүй. Энэ бол итгэхгүй байгаа төлбөөс итгэвчтэй болох тухай ярьж байгаа. Огт итгэхгүй болсон те. Яах вэ гэх ингээ байж хат нь бос яв. Итгэвчтэй бол хөдөл гэж эзэн хэлж байгаа. Айц гашууд хүлээснээс одоо сал. Одоо Мосогийн тухай одоо харуулсаж болно гэж хэлж байгаа. Тэгэхээр ихэнхдээ шин даалгавар эхлэх үед Бурхны дуудлагад хариулах шаардлагатай болох үед яг энэ үгийг хэрэгэлдэг. Дараагийн нэг үйл үг нь бол гатлах давах гэж байгаа. Энэ бол энгийн одоо яв гэсэн үг биш, хил давж орох тухай ярьж байгаа. Йордан голыг гатлаад Канаан нутг руу хил давж орох тухай хэлж байгаа. Эрсдэлтэй буцах боломжгүй нөхцөл байдлын талаар хэлж байгаа. Өмнөх зүйлсээ орхиод шинэ үе рүү шилжиж орохыг хэлж байгаа. Йордан гол гэдэг бол тэдний хувьд айцтай, үл мэддэх итгэлийн ийм шалгуур байна. Үерэлцэн үед нь үүнийг хүн хөлөөрөө гатлах бол боломжгүй. Эзэн харин Йордан голыг гатлаа гэж хэлж байгаа. Эзэн одоо Йошуа ч юм уу Артем Йордан голыг тойроод явах боломжтой байсан. Тойроод Канаанд руу орох боломжтой. Эзэн тойруулаагүй. Гатлуулахаар хэлж байгаа. Гатлахын тулд яах вэ гэхээр Израильчууд гол руу хөлөө тавихаас өөр аргагүй болно гэсэн үг. Тэгэхээр эзэн таны амьдралд илтсэн гайхамшигтай төлөвлөгөө байгаа. Таны амьдрал танаар дамжуулан илэрхийлэх хүсэж байгаа тэр зүйлсүүд байгаа. Үүнийг бид нар авахын тулд босох хэрэгтэй, хөдлөх хэрэгтэй. Бид нар зоригтой алхам хийх хэрэгтэй. Тэр газараа суугаал, за эзэн надаа юу өгөх болоо гэд бид нар хүлээгээд байх ёсгүй. Бид нар ямар нэгэн хөдөлгөөнд орох ёстой. Эзэн танд хэрвээ дуудлагыг өгсөн бол, эзэн танд хараа зорилгыг өгсөн бол та хөдлөх хэрэгтэй. Та эзний хүслийг амьдралдаа таньж мэдсэн бол энэ хүсэл өөрөө бэлээ болно гэд хүлээх биш, алхам хийх хэрэгтэй. Эзэн таныг үйлчлэлд дуртачаад тэгээд өөрөө хамт байхгүй гэж юм. Эзэн таныг ямарваа нэгэн ажлыг хийх гэчээд тэр ажлыг нь бүтэлтэй болоход тантай хамт байж дэмжихгүй гэж юм. Танд урам зориг өгөхгүй гэж юм. Үе таалгуудыг нээж өгөхгүй гэж юм. Эзэн өөрөө хамт байж үе таалгуудыг нээн. Эзэн тантай хамт байх болно. Дараагийн хэсэг ишлэлийг харуул. Та нарын нутаг хэнцүүл Ливанаас их мөрөн болох Евфрат мөрөн хүртэл хийчүүдийн бүх нутгаар дайрсан наран жаргах зүгийн их тэнгис хүртэл газар байх болно гэж 4-р ишлэлээр гарч байгаа. Энэ бол хил хязгаарыг нь хэлж байгаа. Хил хязгаарыг нь тогтоож өгч байгаа. Энэ чиний эзэлж авах нутгаа гэж Йошуад эзэн хэлж байгаа. Яг л бидний амьдрал ч гэсэн бурхан энэ чиний ажил одоо эзэлж авах ёстой талбар, энэ чиний байх ёстой талбар гэж эзэн биднэрт хэлдэг. 5-р ишлээс харуул амьдралын чинь бүх өдрүүдэд хинч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй, мөн чамайг түлхэж хаяхгүй гэж байна. Энэ орчлын ертөнцийг бүтээгч бурхан бидэнтэй хамт байна. Бурхны хараа зорилгыг бид нар амьдралдаа биелүүлэхээр алхах үед эзэн бидэнтэй өөрөө хамт байдаг. Саяхан Дональд Трамп одоо инх тайвны байгууллага гэж байгууллаа. Тэрэн дээр манай ерөнхийдөө Зандан шатартай гар орж байгаа хэсгийг ингээ харсан чинь айгүй юм одоо өөрийгөө айгүй хүчрхэх шүү гэдгийг ингээ харуулж байгаа юм шиг юм бие хэлэмжтэй надад харагдсан. Ингээд гараа барьчаа татдаг ч юм уу те. Ийм байдлыг харуулсан. Зүгээр би бие хэлэмжийг харахтаа би бол Америкийн ерөнхийлөгч шүү те. Би бол хүчтэй шүү гэдэг одоо ийм бие хэлэмжийг харуулад байгаа юм болоо да гэж бол харсан. Хүчтэй тэр нэгэн бидний арт талд байхад бид нар нэг тайвширдэн шүү дээ. Одоо ахтай хүмүүс ч юм уу эрчүүд ялангуяа мэдэх бах араа дутдаг те. Нэг намайг баг байхад одоо хүүхдүүд муудалцаар ахтай хүүхдүүд яадаг гэсэн бэ гэхээр араа дутдаг гэсэн. Тэгээд тэр артай хүүхдүүд бол баг айхгүй. Би болохоор аргүй. Аргүй учраас ерөн тий артай хүүхдүүдтэй хамаа намаагүй гэж бас одоо өсөргөөцөлтүүл ард нь те зодуулах ийм аюулууд байдаг. Артай учраас тайван байдаг ус. Бидний арт тал бурхан байна. Бурхан бидэртэй хамт байна. Энэ орчлын ертөнцийг бүтээсэн бурхан бидэртэй хамт байна. Та бурханы хүсэл төлөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхээр явах үед бурхан өөрөө тантай хамт байна. Таныг зоригжуулан хамт байж танд үе талгуудыг нээж өгөх болно. Цаашлаад 6 дахь ишлэлээс харвал тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдсэд нөхөр миний андгаасан газар нутгийг чи энэ артамд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцгүй тууштай бөгөөд
чин зөрөгтэй бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин билүүл. Үүнээс баруун тийш зүүн тийш бүх хазаа. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт болно гэж байгаа. Тууштай бөгөөд зөрөгтэй байх талаар гарч байгаа. Тэгээд энийгээ бүр бурхан тушааж байгаа. Тууштай бөгөөд зөрөгтэй бай гэж тушааж байгаа. Энэ тууштай бат байхыг одоо еврей хэл дээр казак гэж нэрлэдэг юм байна л да. Энэ нь дотроо бэхжих, урт хугацаанд тисэх гэсэн ийм утгатай. Бид эзний хүсэл төлөвлөгөө зорилгын дагуу алхахдаа тууштай байх хэрэгтэй. Бид нар дотроо бэхжих хэрэгтэй, бат бих байх хэрэгтэй. Урт хугацаанд бид нар тисэх хэрэгтэй. Тууштай байдаг гэдэг чинь нэг зүйлээ дахин удаан хугацаанд хийхийг хэлж байгаа шүү дээ, тийм. Нэг өдөр хийгээд орхих биш. Дасгал хийдэг хүмүүс сайн мэдэх бах. Нэг өдөр хийгээд үр дүн гарахгүй. Сар хийгээд баг зэргийн үр дүн гарна. 6 сар, жил хийгээд маш гоё үр дүнгуудыг гардаг. Үнийг та бүхэн мэдэх бах. Тууштай байдал гэдэг маань дахин хийхийг хэлж байгаа. Зөрөгтэй бай гэж байгаа. Зөрөгтэй бай гэдэг нь имац гэсэн ийм еврей үг юм байна. Энэ нь айцаа даван тулах. Айц байсан ч гэсэн бидний дотор айц байсан ч гэсэн дуулууртайгаар бурханд итгээд хийхийг хэлж байгаа. Шин зүйлийг эхлэхэд бидний хүн болгонд айц байдаг. Харин бид нар бурхан хийн гэсэн юм чин гээд дуулууртай бид нар алхах хэрэгтэй юм аа. Тууштай бөгөөд зөрөгтэй байх хэрэгтэй. Энэ тууштай бөгөөд зөрөгтэй бай гэдэг маань бүр 3 удаа татагдчих. Тийм учраас энэ маш чухал учраас бурхан Йошуад дахин хэлж байгаа. Канаан нутгийг эзэлж авахд тууштай бөгөөд зөрөгтэй байдал хэрэгтэй байсан. Тууштайгаар тэд нар эзэлж авах хэрэгтэй байсан. Тэд нар зөрөгтэйгээр дайтах хэрэгтэй байсан. Канаан нутагт хов хоосон байгаагүй. Канаан нутгийг бурхан шууд үндэстнүүдийн өөрөө одоо холдуулан зайлуулад хов хоосон. За одоо та нар ороорой гэж хэлээгүү. Та нар очиж эзэлж ав. Би та нарт аль хэдийн өгсөн гэж хэлсэн. Бурханы хүсэл төлөвлөгөөг амьдралдаа биелүүлэхээр алхах үед бид нар сүнслэг тулаанд ортог. Бидний эзэлж авах ёстой талбарууд гэж байгаа. Бид нар үйл хөдлөл хийх хэрэгтэй. Йордан голыг гатлах итгэлийн алхмыг хийх хэрэгтэй. Очоод бид нар өөрсдөөсөө авраг харагдаж байгаа тэр үндэснүүдэд тулдах хэрэгтэй болдог. Тууштай бөгөөд зөрөгтэй байх хэрэгтэй. Дотор зүрх сэтгэлдээ эзэнд итгэсэн тэр итгэл найдвар нь байх хэрэгтэй. Айцаа бид нар даван туулах хэрэгтэй. Айц байхгүй болно гэж бурхан хэлээгүй. Айц байсан ч гэсэн бурханд итгээд түүнийг даван туулах тухай бурхан ярьж байгаамаа. Дотроо бид нар бэхжих хэрэгтэй, гаднаа бид нар шийдэмгий байх хэрэгтэй. Амлалтыг бурханаас бидэнд өгсөн тэр амлалтыг өвлөж авахд биднэрт зориг хэрэгтэй. Бурханы үгэнд итгээд дуулууртай байхад биднэрт зориг хэрэгтэй. Айц ганцаардл хэцүү мэд санагдах үед биднэрт зориг хэрэгтэй. Бурхан Йошуад ялтыг амласан. Гэхдээ айцгүй амьдралыг амлаагүй. Харин айцын дунд тууштай, зөрөгтэй байхыг тушаасан. Айгаад сүрдмээр харагдсан ч гэсэн дуулууртайгаар явахыг бурхан тушаасан. Бид яг л ийм Йошуад байсан хандлагатай адилхан ийм хандлагатай байх хэрэгтэй. Ингэж л бид нар бурханд итгэж найдах хэрэгтэй юм аа. Сүүлд би нэг Good Fortune гэдэг кино үзсэн. Тэр кинон дээр юу гардаг вэ гэхээр нэг энтхэг залуу, Америкт амьдардаг энтхэг залуу айгүй хичээдэг. 2-3 ажил хийгээл тэгэл маш их хичээл зүтгэл гаргаал хийж байгаа ажил болгоно чин сэтгэлээсээ хийгээл тэгсэн ч гэсэн ерөөсө бүтлгүүтэд идэг. Нөгөө ажилласаа хаалгadaal, нөгөө машин хүртэл ачигдаал, амьдарч исэн газраасаа хөөгдөөл ерөөсө болж өгдөггүй. Тэгээд тухайн залууг нэг тэнгэрэлч гээл ажиглаа л яваад иддэг. Тэгж жагаад нөгөө тэнгэрэлч чинь гарч ирээд нөгөө залуутай уулзаад за би чам туслая гэд би чиний амьдралыг одоо ингээд солиё гэд. Тэгээд нөгөө өөрийнх нь ажилдаг байсан захиралтай ингээд сольчиж байгаа. Амьдралыг ингээд сольчиж байгаа. Нөгөө залуу чинь нэг өглөө сэрэл ерөөсөө маш баян тансаг амьдралтай. Ямар ч санаа зовох зүйлгүй ийм болж өрч байгаа. Тэгээд нөгөө харин баян байсан захирал нь ядуу болчихж байгаа. Ийм нүд ирмхийн зураг өөрчлөлт бий болж байгаа. Нэг шөнийн дотор өөрчлөлт бий болж байгаа. Хүн итгэхийн аргагүй өөрчлөлт бий болж байгаа. Бидний амьдралд яг үүнтэй адилхан зүйл бол байхгүй. Бурхан гинтэлтэй таны хараа зорилгыг танд өгсөн дуудлага гинт маргааш өглөө болсон чинь биелсэн байна гэж байхгүй. Бидраас заавал үйлдэл шаардчих. Бид нар заавал ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй байна. Бурханы танд өхийг хүсэж байгаа тэр газар нутгийг эзэлж авахын тулд бид нар
үйлдэл хийх хэрэгтэй. Айдас байсан ч гэсэн бид нар үйлдэл хийх хэрэгтэй. Нүд эрэмхийн зур боломжтой болохгүй. Нүд эрэмхийн зур гинт нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Харин бид нар хэцүү байсан ч гэсэн Бурханд итгэж дуулууртай байх хэрэгтэй юм аа. Дараагийн нэг хэсэг. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш зүүн тийш бүх хазаа. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. Хуулийн номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өдөлж чи амжилтанд хүрэх болно гэж. Эзний хүсэл төлөвлөгөөг амьдралдаа биелүүлэхээр явах үед биднэрт ийм заавар нөгөгцсөн. Энэ бол эзний үг юм. Үүнээс бид нар эзний үгнээс зүүн тийш баруун тийш бид нар хазаалгүйгээр эзний үгтэй ойр алхах хэрэгтэй. Бурхан таны амьдрал зөөрүүлсэн гайхамшигтай тэр төлөвлөгөө зорилго гэж байна. Бурхан танд бэлдсэн тэр Канаан нутаг ба үүнийг эзлэн авахын тулд бид нар Бурханы үгтэй ойр алхах хэрэгтэй юм аа. Зүүн тийш баруун тийш хазаалгүйгээр. Яг л жанжин шугам гэж нэрлэдэг тийм жанжин шугамаа бариад алхах хэрэгтэй. 2-3 жилийн өмнө дэлхийн зүйнд ажилладаг байхдаа зудын хариу арга хэмжээгээр Завхан аймаг руу явж байлаа. Бид нар тавуулаа явж байсан. Тэгээд энэ чинь очиод аюул олон сумдуудаар ороод бид нар одоо хүнсний тараалт хийсэн. За бас өвс одоо малчдад хэрэгтэй хэвг гих мэтлэн зүсүүдийг тараасан. За тэгээд Завханаас буцгаад ингээ орой 4-5 үед ингээ гараад ойрхон сум руу ингээ явж байгаа. Тэгсэн чинь ингээ гадаа ерөөхдөө нэлээд харанхуй болоод тэгээд цасаар ингээ шуураад тэгээд зам ингээд ерөөхдөө айгүй муу ингээд мэдэгдэж байгаа. Ийм нөхцөл байдалд орсон. Тэгээ мэдээж туршлагатай жолоочтой явж байгаа учраас жолооч бол тэрийг хараал одоо тэр зам байгааг ингээд хараал ингээд явж байгаа юм л та. Тэгээ би бол юу гэж бодсон бэ гэхээр яана одоо энэ ч одоо зам нь мэддэхгүй болчих юм биш үсттэй тий. Зам ингээд бүр харагдахгүй болоод зүүн тишээ нэг хазаагаа явуучвал жоохон хазаагаа явчихад чинь тэр чин маш зэлүүд ийм тал байгаа тий. Буруу тишээ хазаагаа замаасаа гарчвал хөлдөөд өчөх үү тий. Яана ч одоо тэхвүүдэ гэдэг айдас надад бол ингээд төрчихсэн. Тэгээ би бол залбираа явчихсан. Бурхан минь замаас бидийг бити хазаалгаарэ тий. Энэ зам маань ингээд мэдгдээд ингээд бид нар дараагийн сумд аюулгүй хүрэх юмсан гэж залбираа явчихсан. Миний дотор бол тийм айдас байсан. Тэгээ бид нар чинь тухайн үедээ замдаа ингээд цасан 4-5 суугаал босоол ингээд ухаал. Тэгэл айгүй хүртэн засаар шуурж байгаа. Ийм нөхцөл байдалд ажиллаж байсан. Тэгээд хэрвээ тухайн үед зүүн тийш ч юм уу баруун тийш ч юм уу баг зэрэг хазаавал хаана юу хийж байгааг мэдэхгүй. Гэхдээ мэдээж туршлагатай жолоочтой ингээ олуулаа явж байгаа учраас бас GPS-эн тэр байсан л та. Тэгтэл яг байгаад байгаа тий. Тэгээ мэдээж аюулгүй газар удалгүй хүрсэн. Зүүн тийш ч юм уу баруун тийш л жоохон хазаахад бид нар замаасаа гарчих боломжтой. Төрчих боломжтой. Эцний үгээс бид нар яг л үнтэй адилхан зүүн тийш баруун тийш хазааж болохгүй маа. Аль нэг тийшээ хазаавал юу хүлээж байгааг бид нар мэдэхгүй. Тийм учраас бид нар эзний үгнээс хазааж болохгүй. Бидний амьдрал бэлдсэн Бурханы тэр гайхамшигтай төлөвлөгөө зорилгыг таньж мэдэж түүний төлөө алхахдаа бид нар Бурхантай ойр алхах хэрэгтэй. Бурханы үгтэй бид нар ойр алхах хэрэгтэй. Бүр өдөр шөнөгүй тунгаан бясалгах гэж шүү дээ. Эзний үгийн талаар нөгөө үхэр өвсөө хивж иддэг талаар сонсч байсан. Үхэр чинь ингээд идчээ залхичаа буцаж гаргаад ингээд хивээддэг. Ингэж иддэг. Тэр эзний үгийг бид нар уншаад яг л ингэж тунгаан бясалгаж дахин бодож санаж явж явах хэрэгтэй. Үүнээс бид нар зүүн тийш баруун тийш хазааж болохгүй. Дуул номон дээр хэлэхдээ таны үг бол миний хөлдөх дэнлүү замдах гэрэл юм а гэж альцдаг. Энэ гэрэл болсон үгнээс бид нар аль нэг тийшээ хазааж болохгүй. Бурхан танаар дамжуулан энэ дэлхий дээр маш олон зүйлсийг хийхийг хүсэж байгаа. Энэ бүхнийг хийхдээ бид нар Бурхантай ойр алхах хэрэгтэй. Эзний үгтэй ойр алхах хэрэгтэй. Эзний үгтэй ойр алхвал тэгвэл чиний зам өдөлж чи амжилтанд хүрэх болно гэж байна. Амлалт. Бурханы хүслийг биелүүлэхээ явах үед эзний үгээр эзний хүсэл талын явбал та гарцаагүй амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан босуу тууштай бөгөө зөрөгтэй бай. Бүү цочорт бүү шантар. Хаа явсан газар чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэж байна. Бурханы хүсэл төлөвлөгөө амьдралаа биелүүлэх үед бурхан тантай хамт байх болно.
Йошуа номыг бид нэр үргэлжлүүлэн харвал Бурхан яаж Израильчуудтай хамт байсныг бид нар харж болно. Дараагийн бүлгүүдэд Израильчууд Йордан голыг гатлах үед Бурхан хамт байж Йордан голын усыг хааж байгаа. Тэр үертэй байсан гол дээрээ хаагдаад боогдоод тэгээ Израильчууд хуурай газраар Йордан голыг гаталж байгаа. Тэгээ цаашаага Йордан голыг гаталсныхаа дараа Ирихо хотод тулж ирж байгаа хамгийн ихний хот. Бурхан Ирихо хотыг айдас давтуулсан байсан. Йошуа болон Израильчууд тагнуулууд илгээдэг. Энэ хот айдас давтсан байна гэдэг мэдээг тагнуулчид авчирдаг. Тэгээ Бурхан Ирихо хотыг эзэлж авах тушаалыг Йошуад өгсөн. Тэгээ Йошуад Бурхан тушаал өгөхдөө их тийм одоо байлдааны тактикийг маш сонирхолтой тэр тактик гэх юм уу тэр арга замыг тэднэрт хэлсэн. Яах ёстой вэ гэхээр Израильчууд 6 өдрийн турш Ирихо хотыг нэг удаа тойрох ёстой. Өдөрт нэг тойрно гэсэн үг. Өдөрт нэг тойрол тэгээ хуваарандаа очиод хувааргана. 6 өдрийн турш үнийг хийж байгаа. Харин 7 дахь өдөр нь Ирихо хотыг 7 удаа тойроод бүрээ үлээгээд тэгээд ард түмэн хашгираад дайр гэж хэлсэн. Яг Бурхны хэлсний дагуу хийх үед тэнд гайхамшиг болж Ирихогийн хан хэрэм нуруу унжих. Тэгээ Израильчууд Ирихо хотыг эзэлж авчих. Энэ түүх гардаг. Бурхан хамт байна гэж энэ нэгдүгээр бүлэгтэр амласан тууштай бөгөө зоригтой бай гэж хэлсэн. Тэд нар тууштай бөгөө зоригтой байсан. Бурхны хэлсний дагуу яг л хийсэн. Энэ үед гайхамшиг болчих. Ирихо хотын хан хэрэм шаазан тавыг хагарж байгаа юм шигээр үрч болсон. Ирихогийн туур дээр очиод археологчид аваад үзэхэд тэр том 5 давхар байртай тэнцвүүц хэмжээний өндөр тэр том хан хэрэм шаазан тавыг хагарсан юм шиг хагарч нурч унсан байна. Эзэнд итгээд түүний хүслийн дагуу явхад эзэн ийм л гайхамшигыг үлддэг. Бидний эзэлж чадахгүй дээ гэж бодсон тэр зүйлийг хүртэл Бурхан бидний өмнө нээж өгдөг. Үе талхыг нээж өгдөг. Тэгэхээр эзэнтэй ойр алхахыг эзэн таны амьдрал бэлдсэн гайхамшигтай төлөвлөгөө зорилго гэж байгаа. Канаан нутаг гэдгээр хоёр зүйлийг бид нэр авч үзэж болно. Бидний энэ дэлхий дээр байхдаа хийж гүйцэтгэх ёстой Бурханаас өгсөн энэ хараа зорилго дуудлага. Энэ ажлын талбар дээр та төсөл хариуцдаг байсан бол менежер болох, менежер байсан бол захирал болох магадгүй Бурханы хүсэл. Хэрвээ та бизнес хийдэг бол бизнесээ улам илүү өргөжүүлэх. Хэрвээ та үйлчлдэг бол үйлчлэлийн цар өргөө өшөө илүү өргөжүүлэх. Хэрвээ та одоо үйлчлэл эхлэхийг бодож байгаа бол зоригтой эхлүүлэх. Энэ нь таны эзэлж авах ёстой Канаан нутаг. Мөн гэр бүл дээр тань Бурханы бэлдсэн гайхамшигтай тэр төлөвлөгөө зорилго гэж байна. Бурханлаг гэр бүлийг байгуулах нь бидний хүн нэг болгонд Бурханаас өгч байгаа одоо тэр Канаан нутаг. Энэ дэлхий дээр тэгэхээр бид нар эзэлж авах ёстой тэр талбарууд, хийх ёстой ажлууд, хийх ёстой үйлчлүүд гэж байгаа. Энийг хийх үед эзэн бид нартай хамт байдаг. Нөгөө талаасаа амсан нутаг гэдэг маань бидний хувьд мөнхийн улс. Бид нар хизээ нэгэн цагт нас орох үедээ мөнхийн улс руу очино. Энэ бол бидний Канаан нутаг юм. Энэ хоёр төрлийн Канаан нутаг байна. Энэ дэлхий дээр байх хугацаанд бид нар тэгвэл Бурханы амласан энэ нутгийг авахын тулд бид нар юу хийх хэрэгтэй вэ гэхээр үйлдэл хийх хэрэгтэй байх нэ. Босох хэрэгтэй байх нэ. Гатлах хэрэгтэй байх нь. Гатлашгүй санагдчихж байгаа тэр голыг бид нар гатлах хэрэгтэй байх нь. Давшгүй санагдчихж байгаа энэ Ирихог бид нар нураагаад эзэлж авах хэрэгтэй байх нь. Бид нар юунийг хийхдээ тууштай бөгөө зоригтой байх хэрэгтэй. Сэтгэл дотроо бат байх хэрэгтэй. Эзэнд итгэж найдах хэрэгтэй. Мөн энэ бүхнийг эзэлж авахдаа бид нар эзний үгтэй ойр байх хэрэгтэй. Эзний үгтэй бид нар ойр алхаж өдөр шөнөгүй тунгаан маслах хэрэгтэй. Ийхүү эзний хүслийг бид нар амьдралдаа биелүүлэхээр явах үед эзэн гарцаагүй тантай хамт байх болно. Гарцаагүй танд үе таалгуудыг нээж таны ажил үйлчлэл бүх талбар дээрт нь өрөөж өгөх болно. Христэгч бидний амьдрал бол би өөрийнхөө хүслийг биелүүлэх тухай биш юм аа. Харин Бурхан миний амьдрал ямар төлөвлөгөөг бэлдсэн, Бурхан миний амьдралд юу хүсэж байгаа түүнийг бид нар биелүүлж амьдрах тухай юм аа. Бүгдээрээ Бурханы хүсэл тааллыг өөрийнхөө амьдрал таньж мэдэж түүнийг хэрэгжүүлд амьдрдаг тийм хүмүүс байцгаая. Бурханы хүслийг амьдралдаа таньж мэдээд зоригтой хийдэг итгэгчид байцгаая. Бүгдээ хамтдаа эзэн рүү хандан залбирцгаая. Хайртай мөнхийн эзэн минь таньда баярлалаа. Та Йошуа номоор дамжуулан бидний хүн нэг болгонтой ярьсны төлөө баярлалаа.
Эзэн бид нар олонтоо өөрийнхөө тав тухтай бүсэд байх гэдэг бол та биднийг уучлаарай эзэн минь. Эзэн минь бидэрт ямарваа нэгэн зүйлийг хий гэхэд ямарваа нэгэн үйлчлэлийг ихэл гэхэд бид нар айж хойш суудаг бол биднийг уучлаарай эзэн минь. Эзэн бидний та хил хязгаарыг дэлхийг хүсч бидний бизнесийн цар хүрээ бидний ажлын цар хүрээг дэлхийг хүсэх үед бид нар заримдаа айдаг бол биднийг уучлаарай эзэн минь. Бид нар зоригтой байхад та туслаач. Тууштай бөгөөд зоригтой байхад та туслаач. Яг л эзэн минь Израильчууд тууштай бөгөөд зоригтой байж таны тэдэнд амласан Канаануудыг эзлэн авсаг шиг тууштай бөгөөд зоригтой байхад та бидэнд туслаач юм залбирч байна эзэн минь. Та бидний хүн нэг болгон тэр итгэлийг өгөөч. Тэр тууштай бөгөөд зоригтой байдлыг бидэнд өгөөч. Таны үгтэй ойр алхаж амьдрч чадхад та бидний хүн нэг болгон туслаач юм залбирч байна. Бидний хүн нэг болгоныг та ээж өрөөж өгөөрэй. Бидний өмнө та өөрийн тэр үе таалгуудыг нээж бидэнтэй хамт байж өгөөрэй эзэн. Бидний хүн нэг болгоны амьдрал бэлдсэн тэр гайхамшигтай төлөвлөгөө зорилгоо бидэнд таны үлгэн мэдүүлж өгөөрэй эзэн. Энэ амьдралдаа би юу хийх ёстой вэ? Ямар талбарыг эзлэн авах ёстой вэ? Та бидэрт илчлэн харуулж өгөөрэй эзэн. Таны бидний амьдралд бэлдсэн тэр хүсэл төлөвлөгөө бүгд бэллээ олох болтугай эзэн. Таны хүслийг амьдралдаа таньж мэдээ түүний дагуу үйлдэх хэр зоригийг та бидэнд өгөөрэй эзэн. Хүн нэг болгонтой хамт байж өгөөрэй. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа гун залбирч байна. Амен. За эзэн та бүгд хамтаа өсний үн залбирлаар хэцгээ.